За өөрийгөө ядах 10 өдрийн гүйлтэнд 4 дахь удаага оролцлоо. Тэгээ энэ удаад 9189 км гүйж нэгдүгээр эзэллээ. За энэхүү тэмцээн бол 22 дахь жилдээ зохиогдож байгаа. За миний үе бол анх 2014 онд 6 өдрийн гүйлтэнд оролцож 485 км гүйжсэн. За 2015 онд 10 өдрийн гүйлтэнд 785 км гүйжсэн. За 16 онд 10 өдөрт 967 км гүйж 4-р эзэлжсэн. Тэгээ энэхүү одоо 3 удаа оролцсон туршлага дээр үндэстэй энэ жил бас битгдээ сайхан хангаж байгаад ерөнхийдөө авраг болъё. Одоо энэ тэмцээнд бас авраг болох ёстой гэдгээр өөрийгөө бас нэлээд сайн бэлдсэн. Сэтгэл зүйн хувьд, биеийн бэлтгэлийн хувьд сайн хангаж байгаад сайхан оролцлоо. Тэгээд 1189 км гүйж авраг боллоо. Энэ бол одоо бас бахархмаар сайхан амжилтыг гаргалаа. Тэгээд энд бол одоо өөрөөрөө багчж байна. Бас Монгол хүний төсвөр хадуурчлалыг Монгол хүнийг бас гайхамшигтай төсвөр хадуурчлалтай шүүдийг бас дэлхийд харуулж чадсан да. Баяртай байна. Энэ удаагийн гүйлтэнд бол 24 орны 80 тамирч оролцлоо. За энэ тэмцээнд бол одоо Украин, Орос, за Герман тэгээд энэ Европын орнууд ерөнхийдөө хүчтэй өрсөлдөгч нар байлаа. За эднэртэй бол одоо миний хувьд анханасаа жоохон ерөнхийдөө тасрах тийм тактик барьсан. Тэгээд тэмцээ 12 цагт эхэлж байгаа. Нью-Йоркийн цагаар өдрийн 12 цагт, Монгол бол шөнийн 12 цагт. За тэгээд өдөржингөөнгүйгээд шөнө явсараа шөнийн 12 цаг үед би нэг рүү орж ирсэн. За ер нь бол тэмцээг хийснээс хойш нэг 2 дугаар байр 3 4 ингээд 2 3 4-т яваад байсан. 2 3 4-т яваад байсан. Тэгж жагаад шөнийн 12 цаг үед нэгдүгээр байр руу орж ирээд за тэгээ эндээсээ ерөөхдөө тасраад одоо явсан. Тэгээ тасарч яваад нэг 18 майлаар одоо төрүүлсэн байгаа. Эхний одоо өдөр 24 цагийн байдлаар. За тэгээд тэрнээсээ хойш өдөр болгон одоо энэ амжилтаа алдахгүй явсан. Хамгийн багадаа нэг одоо 10 майл, за ихтэй нэг 50 майлаар одоо би төрүүлж явсан. 40-оос нэг 100 км-ийн зайтай тасарч ирсэн гэсэн. Энэ юм бол алдахгүй өдөр болгон тэргүүлж явсаар байгаа одоо тэгээд авраг болж чадлаа. Тэгээд энд бол дунд бол маш их юм болсон. Энэ их юм болдгоо тамирчдын хооронд өрсөлдөө, тэр сэтгэл зүйн өрсөлдөө, бусад тамирчдын нөлөөлөл. Тэгээ яг одоо бас яг үнэндээ бол одоо Монголыг бас яг дэмжих тийм тамирчид, тэр улсын тамирчид ховор. Ерөөдөө Европ, тэр Украин тамирчдыг бол илүү дэмжиж байгаа. Бусад одоо өрсөлдөх тамирчид ч гэсэн ерөөдөө тэр нэг Украины тамирчнаа бол илүү дэмждэг. Яг нэг Европууд юм уу, адилхан шар хүмүүс ч гэдэг юм уу, адилхан одоо цагаан юутай шар хүмүүс гэдгээр ч юм уу бас их дэмждэг юм билээ. За яг ганц нэг орны тамирчид бол намайг дэмжиж лээсэн. Ганц нэг орны тамирчид. Тэгтээ бол ихэнх нь ерөөдөө бол одоо хоёрт явж байгаа хүнийг бол илүү дэмждэг юм байна лээ. За миний хувьд бас жоохон залуу, шинэ залуу бас тамирчин байсан. Тэгээд тэнд чинь бол ерөөдөө одоо монголоор одоо аврагууд дандаа орж байгаа. Арслан одоо цаан арслан аврагууд одоо монгол бүхөөр бол оролцож байна. Тэр миний хувьд бол одоо нэг аймгийн цолтой бүх ороод ирсэн байж байгаа. Залуу бүх. Аймгийн цолтой, аймгийн арслан ороод ирсэн ч юм уу тийм. Аймгийн арслан орж ирчээд улсын цолтой аврагуудтай үзээд байгаа. Тэгээ ерөөдөө аврагуудтай үзээд байхаар ч аврагууд ч бас жоохон хүлээж авахтаа бас муу нөгөө энэ залуу тамирчид туршлагагүй бараг л ерөөдөө чиний өмссөн элээсэн пүүсний чинь тоо миний гүйсэн километрийн тоод хүрэхгүй шүү гэж гэх маягтай ерөөдөө хандлагаар хандж байгаа. Бас тэгж хэлж хэлсэн л да. Чи туршлагагүй залуу хүүхдтэй гэдэг байдлаар тиймэрхүү хандлага гаргаж бүр бас хэлж надад болоод миний хад яваа туслахуудад ч гэсэн бас тиймэрхүү дайралтуудыг бас үзүүлж байсан. Тэгээ энэ бол мэдээж энэ бол байх асуудал. Тэгээ тэрэнд бол би нэг одоо хэмзэглээд одоо манай тэр өрсөлдөгч тамирчдаас гадна одоо тэр өрсөлдөгч тамирчдыг дэмжиж байгаа
бусад орны тамирчид над руу бас жоохон тийм буруу хандлага гаргах нь их байсан л да. Тэгээ тэр болгоныг бол нэг тоосонгүй тэр болгонд би улам хатуужж улам ирж авч тий. Одоо улам одоо шүдэн шизурда зон гэдэг шиг тий. Улам бол чангарч байсан. Тэгээ сэтгэл санаагаар унаад эднэрт бол нэг ялагдахгүй одоо нэгсэндээ бол өстой нэр хавчих шахах тусмал одоо улам чангарч явсан. Бараг л намайг ирэлж өгч байгаа юм. Тэгтээ бол бас хэрвээ сэтгэл зүйн бэлтгэл муутай сэтгэлийн хат муутай хүмүүс бас тэдний тэр нэг жоохон дайралтанд бас жоохон ингээд сэтгэл санаагаар унаад явчих тийм бас байхаар тэгээ би бол тэгж сэтгэл санаагаар унаагүй. За тийм тэмцээ ерөөдөө одоо яаж явагдаж байгаа нөхөр хов хүнээс нэг хэмжлэг гаж байгаа. Хов хүн одоо тэмцээ старт гэдэг одоо 1 2 3 и гэж тэмцээ эхэллээ. Тэмцээ эхэлснээс хойш та өөрөө унтах, амрах, идэх, уух одоо бүх юм та өөрөө зохицуулна. Тэгэл өдрийн бүтэн шөнийн бүтэн 240 цаг тэмцээн тасралтгүй үргэлжилж байгаа. Тэгэхээр та 1 цаг унтна уу, 30 минут унтах уу, 3 цаг унтах уу, 5 цаг унтах уу таны л асуудал. Их хоол идэх үү, бага хоол идэх үү, юу аль хоолоо сонгож идэх үү, хоол сонголт ихтэй, уух юм бүх юм сонголттой байгаа. Та юугаа яаж идэж, яаж явах нь таны асуудал. Таны эрх. Тэгэхээр тэмцээнд оролцож байгаа тамирчин бүр өөрийн туршлага, өөрийнхөө тактикийг боловсруулдаг. Миний тактик бол одоо хоол бага идсэн, хоолыг сууж идэж идээгүй дандаа алхаж хоол идсэн. Одоо суугаад нэг 10 минут суугаад хоол идэхэд тэрний оронд би 1 км алхчихж байгаа. Ядаж алхангаа идчихэд бол гэгшээдтэй. Жорлон одоо би хүндэрчүүд 2 удаа хүндэрсэн. Өдөрт 2 удаа өндөрчилсэн. За тэгэхдээ бол маш богино хугацаанд хурдтай орож хүндрээд аль хурдан гарч ирсэн. Удаан хүндэрч суухгүй. За хөнгөнөөр бицсэхэд бол нэг 4 цагийн зайтай 4-5 цагийн зайтай нэг удаа бицсэж явж ирсэн. За тэмцээний явцад бол би 1 удаа шүдээ угаасан. Гаруй өдрийн турш 1 удаа шүдээ угаалаа. 2 удаа усанд орлоо. За массажууд өдөр болгон хийлгэж байсан. Зарим тохиолдолд өдөрт 2 удаа массаж хийлгэсэн. Янз бүр зарим удаа 1 удаа хийлгэсэн. Ерөнхийдөө бусдаас жоохон арай бага унтаж байсан л да. Одоо бусад өрсөлдөгчнөр нэг 3 цаг хөвчлөө унтаж байхад миний хувьд бол 2 цаг унтдаг юм уу? Цаг 30 минут унтдаг юм уу? Тэгээ өдөр нь өөр. Заримдаа би 30 минут унтаа явжсэн ч үе байгаа. Зарим хамгийн удаандаа одоо нэг 2 цаг хагас ч юм уу 2 цаг 30 минут унтсан баг та. Ерөнхийдөө бол нэг заавал би төрүүлэх ёстой гэдэг юмыг бол би өөртөө бол тэр сэтгэл зүйн үед бол ясмахандаа одоо суутар одоо кодлцсон тархиндаа заавал би надад төрүүлэхээс өөр сонголт байхгүй. Бараг энэ төрүүлж чадахгүй бол бараг зам дээрээс мөлхөж жоод өстой нэр төрүүлэлтээ гүгээд өстой бахардаад өстой хүн хөвтлээ тэгээд гүйсээр бол дуусгах өстой гэсэн тийм хатуу шаардлага өөртөө тавьсан байсан л да. Төрүүлж чадахгүй бол бараг зам дээр гүйж одоо өгцөн дэр юм шиг бараг тийм хатуу шаардлага тавьсан байсан. Тэгээд тэрэндээ бол тэр бол бас надад хэрэг болсон. Тэр хатуу шаардлага бол. За тэгээд яг гараанаас анханасаа тасарчаад тэгээд тэр зайгаан бариад ингээ явчихаар бас амар байсан. Ер нь бол энэ тэмцээнд би төрүүлнэ гэдгээ бат итгэлтэй байсан. За анханасаа төрүүлэхийн тулд төрүүлээд барайнд орохдоо гоё Монголын далбаагаан бариад хийсгээд ер нь жил бол би Монголын далбаагаан барьж барайнд ордог. Тэгээ энэ жилийн үед бол бас жоохон Монголын онцлогийг харуулъя. Барайнд орохдоо Монгол баатрийн хувцас өмсөж орё гэж шийдсэн. Тэгээ Монголоос одоо тусгайлаж Монгол баатрийн хувцас хийлгэж ирсэн байгаа. Тэгээ тэрийг бас барайнд орохдоо сайхан Монгол баатрийнхаа хувцсыг өмсөөд төрийн далбаагаа мандуулаад гүйж орж ирсэн. Тэгээ энэ бол одоо анхаасаа би төрүүлэх ёстой гэдгийг бол зайлшгүй. Тэгтээ мэдээж хүчтэй өрсөлдөгчнөр байна. Ямар ч хүчтэй өрсөлдөгч байсан тэрийг би заавал дийлнэ. Ямар хэмбугаач дэлхийн ямар шилдэг гүйвчсэн би тэрийг дийлэх ёстой гэдэг юмыг бол тархиндаа бол би 100% судалсан байсан. Энэ бол намайг амжилт мөрөд маш сайн нөлөөлсөн. Тэгээд өнөөдөр энд гүйлтэнд үнэхээр шилдэг гүйвчнэр байж чадсан. Дэлхийг тойрч гүйсэн, 2 удаач тойроод гүйсэн гүйвчнэр байлаа. Өөрөөр өмнө тэмцээнд амжилттай орсон. Дэлхийн рекорд тогтоосон. Надаас өндөр том рекорд тогтоож ирсэн. Дэлхийн шилдэг одоо гүйлтийн бурхан гэж хэлэгдэх тийм шилдэг гүйвчнэр үнэхээр байсан. Тэднэрийг би бол одоо үнэхээр бүгдийг одоо ялж чадлаа. Тэгээ гүйлтийн спортын онцлог бол мэдээж
одоо бусад спорттой харьцуулахад их өөр л дөө. Одоо тэгээд даангүй энэ 10 өдрийн гүйлт гэдэг бол одоо маш их өөр. Одоо зүгээр нэг спорт ойлгодог, спорт мэддэг хүн бол энийг бас үзээд ойлгож мэдрэх хэцүү. Одоо спортуудыг хэвшлэн марафон гүйлгүүл 42 км байдаг шүү дээ, тийм. 3-аас 4 марафоныг тасралтгүй өдөр болгонгүйгээ яваад байгаа шүү. Тэгээд одоо жудо юм уу, чүдо самбо одоо ингээ бүхүүд байдаг спортын фокус ч юм уу. Тэгээд эдгээр бол нэг 5 минут юм уу 6 минутаас маш сайн төсвөрөө гаргаад үзэлцдэг. 5-6 минут маш их сэтгэл зүйн бэлтгэлөө биеийн бэлтгэлээ хүчээ гаргаж 5-6 минут ингээ одоо тоглолтод барилддаг. Тэгээ үндэсний бүх ч юм уу тийм. Тэгээ энэ бол тэр төсвөр 5-6 минутанд гаргадаг төсвөрийн чинь тэгээд ерөнхийдөө 10 өдөр 10 шөнө тийм төсвөр гаргана гэж ойлгох хэрэгтэй тийм. 240 цаг тийм төсвөр гаргадаг тэр одоо өрсөлдөөн байдаг. Тэгжээж ялдаг. Тэгээд энэ бол маш урт хугацааны төсвөр шаарддаг л да. Тийм 5-6 минутанд барилдах. Тэгээд одоо бусад барилдаанууд бол ингээд сонголтоор бас нөө зоонд хуваагдаж сонгож барилддаг. Одоо Монгол бүгч гэсэн гэдэг чинь 1-ийн даа 2-ийн даа чинь сонгож барилдаад ингээд хэд хүнтэй барилдаад ялдаг тийм 8-9 даваа гэж төрүүлдэг. Тэгээ энэ бол одоо тэмцээн дээр сонгож барилдах шиг тийм зарчим биш. Энэ бол гүйлт гэдэг бол бүх хүнтэй уралдаж байгаа. Тэгэхээр энд бүх хүнтэй уралдах учраас бүх хүнтэй л барилдаж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бол одоо бусад спортыг бодвол их өөр. Одоо марафон гүйлтээр гүйдэг хүмүүс ч гэсэн ойлгоход нэг марафон гүйчээд айгүй ингээд амралт байдаг. Тэгээд энд бол өдөр болгон би тасралтгүй 3 марафон гүйж байгаа. 3-аас 4 марафон гүйж байсан. Тэгэхээр энийг ингээд бодоод үзэхээр их өөр л дөө. Энд их л төсвөр төвчээр сорсон. Үнэхээр бас хүний шүрмсийг өстой ямар хүн бэ гэдгийг бол жинхэнэ сорж чаддаг тэмцээн. Тэр ч утгаараа өөрийгөө ялах гэх нэртэй энэ тэмцээнийг зорж жил болгон болдог энэ тэмцээнд дэлхийн өнцөг булган бүрээс дэлхийн шилдэг гүйчнэр эндээс амжилт гаргах гэж зорж ирдэг. Тэгээ энд бол одоо оролцож байгаа тамирчид бол одоо ихэнх нь л бас 1-р байрыг бодож ирж байгаа шүү дээ. Тэгээ бүгд олон 1-р байрыг бодсон хүмүүс дотроос удаж жаргал бас тэгэл Монголоос бас нэг Монгол хүний эцсээр хатуулж харуулчих гээд бас 1-р байрыг бодоод ирсэн байна. Тэгээ 1-р байранд орж чадлаа. Энэ бол одоо үнэхээр хэцүү үлдээ. Одоо би та нарт бол бараг тэр 10 өдрийн гүйлтийн өвдөлт тэр 10 өдөр яаж төсвөр гаргаж явж байгааг бол одоо ингээд би ярихад бараг үгээр хэлчих хэцүү. Тийм их төсвөр надаас гарсан. Тэгээ ямар ч ялж чадсан, авраг болж чадсан да баяртай. За би анх гүйлтийн спортод 15 настайгаас хичээж эхэлсэн. Албан ёсоор гүйлтийн секцэд. Тэрний өмнө яг хөдөөний хүүхэд хураг шиг хонь хариулаад хурдан морь унаад малын араас гүйжиж явсан. Тэгээ малын араас гүйж явсан хүүхэд 10 жил сургуульд ороод ангийнхантайгаа гүйгээд сургуулийн секцэнд яваад бас ангидаа бас дажгүй сайхан гүйждэг байлаа. Тэгээд 14 настайгаас эхлээд Өмнөговь аймгийн спорт хорон дээр хөнгөн атлетикийн секцэнд явсан. За манай багш бол Төвшинбаяр гэж багш байсан. Монгол Улсын гавьяцгаажуулах Төвшинбаяр гэж багш. Одоо Өмнөговь спорт хорооныхон дарга хийгээд явж байгаа. Тэгээд энэ багш бол миний анхны одоо багш маань байгаа. Энэ багш маань бол одоо миний тэр гүйлтийн төсвөр гаргах говийн халуун наранд говийн цасан шуурга, хаврын тэрний цасан шуурга, хаврын шороо угалзанд гүйлгэж бид нар бол үнэхээр тэр нэг байгалийн эрсдэс нөхцөлд за хангай газрын ургамал ногоо, хангай газрын хүн юу гэдэг. Говьд өнөөдөр бас хүн ургамал ногоо нь ямар хатуу ширүүн нөхцөл ургадаг вүлээ. Тэгэхээр энэ бол цаг агаар их өөр. Тэр говийн тэр хатуу ширүүн ургамал бол үнэхээр би бас бэлтгэл сургалт хийж миний багадаа үнэхээр тэр энэ миний суур бол маш сайн тавигдсан. Тэгэхээр миний энэ амжилтын цаана говь гэдэг нэг юм байгаа. Тэгээ говь гэдэг бол өнөөдөр тэр говьд хүн бол өсөж төрөх тэр говийн тэр хүнд байгалийн хүнд нөхцөл бэлтгэл сургалт хийнэ гэдэг бол өнөөдөр надад одоо маш том боломж, маш том дасгал сургалт, маш том тийм одоо бэлтгэл болж өгсөн байгаа. Тэгээд Төвшинбаяр багшийнхаа одоо бэлтгэл сургалтыг бол багаас нь тийм ачаалттай бэлтгэлийг бол өгч сургасан манай багш. Тэгээд
10 жил байхдаа тэр би бас чамгүй амжилтуудыг аймаг болоод улсын аврагтууд олон улсын тэмцээнд ч гэсэн чамгүй амжилтуудыг гаргаж ирсэн. Мөн аймгийнхаа одоо шгшөөгийн тамирчин байлаа. Тэгээд энд шимт итгэхэд одоо би Төвшин баяр өгч маш их баярлж байна. Яг үүнээс хойш спортын мастер гантулга цацуулгач дээр хэлтгэл сургуультаа хийсэн 2008 оноос хойш өнөөдрийн хүртэл хэлтгэл сургуультаа хийгээ явж байгаа. Тэгээ гантулга багшлаа бас баярлалаа гэж нэмэр байна. За тэгээ энэ тэмцээнд оролцоход намайг дэмжиж тусалсан Fortune Gold Group, за Идэр дээд сургууль, 3 гал эмнэлэг, за мөн одоо бусад найз нөхөд, даав ээж, хамт олон одоо намайг дэмжиж эзэг одоо гүйлтэн дээр маань ч гэсэн одоо гүйж байхад минь одоо дээлийн захыг маш гэж дэмжиж байсан нийт монголчуудаа маш их баярлалаа. Та бүхний одоо халуун татны хүү дэмждгээр өнөөдөр энэ амжилтанд хүлэе гэж бодож байна. And finishing first, he ran 739 miles, which is a personal best by 138 miles. He becomes the first Mongolian winner of this race. He becomes the first Mongolian man to top 1,000 kilometers and be on the world list. He is now 5th ranked in our 10-day race. An incredible 739 miles, and he's got many more miles in his legs, he says, at age 35. Please welcome the 2017 Sri Chinmoy 10-day race champion, Bujaka Byamba. Finishing in 4th place from the Czech Republic.